Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ хотоос авчирсан амттнуудаа туршиж үзэнгээ. За, тийшээ явхад зардал хэр болсон, унааны зардал, очоод буудал, за тэгээд үзүүрийн зардал гэх мэт мөнгөө яаж хэмнэх талаар өөрийнхөө мэдэрсэн туршлагаасаа та бүхэнтэйгээ хуваалцаад нэг бичлэг хийе гэж бодоод одоо ингээ эхэлж байна. Өмнөх бичлэгийн маань та нар хэрвээ үзээгүй бол яг аяллаа туршид юу болсон талаар аяллаа влог оруулсан байгаа. Хэрвээ тэр влогийг маань үзээгүй бол өмнөх бичлэгийг үзчихэд ороод ирээрэй. 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хотоос гарсан. За тэгээд замдаа өөрийнхөө төрлөх нутаг болох Чойрт нэг хончоод 14-нд бид нар хилээр гарсан. За тэгээд ирээнд 2 онсон баха. 2 хоноод тэрүүгээр чийлрээд 6 сар ер нь гадаад руу яваагүй. За тэгээд ирээнд очиагүй болохлээрээ 19 оноос хойш гэдэг чинь 5 жил ирээнд очиагүй байсан. Тэгээд надад бол айгүй сонирхолтой санагдаад гэд нөө юм авахыг хүсэхгүй байгаа ч гэсэн тэр зээлэр мэлэр ингээд явангууд надаа нөө багын дурсамж айгүйх бодогдоод гоё байсан. Манайх нөө Чойрт амьдардаг байсан болохоор ойрхон гайгүй хотоос тэгээд багтаа бол айгүй олон удаа ирээн рүү явдаг байсан. За тэгээд 2 хоногийн дараа бид нар таньдаг өвөр Монгол залуутайгаа машиныг нь хөлслөөд Хөх хот руу гарсан. За тэгээ хот руу аялахаас өмнө болохоор би Хөх хотох монголчууд гэдэг группт ороод юу одоо очиж үзэхээр байна, зардал юу байна гэх мэт бүгднийг судлаад тооцоогоо гаргачихсан байсан. Миний харснаар болохоор Хөх хот руу 4 одоо унаагаар явж болт юм лээ. Нэгдүгээрт нь 65-аас 68 янаар бооноор явах 12 цаг, автобусаар болохоор 95 янаар нэг 8 цаг ч байлгүй те. Тэнгүүтээ машинаар 7 цаг 200 yen, тэгээд 50 минут онгоцоор 230-аас 250 yen гэдгийгсэн байсан байхгүй. Тэгээд миний бодлоор лав ачаамчаа бага юм чинь онгоцоор хөвчүүлэх зүгээр юм байна. Яаж 7 цаг явах вэ? Бээжин рүү чинь 7 цаг машинаар явхад л айгүй хэцүү байдаг шүү дээ гэж бодож байсан. Гэхдээ очоод өөр нэг гэр бүлтэй танилцаад тэр гэр бүлтэй хамт тэр таньдаг хүнээ хөлслөөд явахаар болсон. Хот руу болохоор хүний 200 гэдгийгсэн шүү дээ. Бид нар 200 буюу 400 yen өгсөн. Харин тэр хүнийг авч явж байгаа одоо илүү давуу тал нь гэх юм бол хүний 100 yen илүү төлөөд очоод 3 хоногийн турш бүтэн хотоор ямар ч такси, метро суухгүйгээр хаашаа чамаагүй одоо машинаар нь явах байсан. Тэр нь биднэрт илүү давуу тал болоод онгоцоо болоод машин цугаа явсан байгаа. Тэгээд нэг эргэлзээ тайлагдсан. Тэр нь болохоор Хөх хот руу бүр 7 цаг явна гэж бодсон чинь 4 цаг яваад айгүй гоё ядрахгүйгээр очсон. За тэгээд замдаа болохоор замын үд мөн шиг тал байжснаа уултаа болоод явцсан. Тэгээд тал дээр нь манай монгол шиг тал биш, бүр битүү мод тарьсан байсан нь бүр үнэхээр бүтээн байгуулалт сайтай, ажилласан хүмүүс юм аа л гэж харж илаа. Тэгээд яг хот руу ороод очсон чинь вау гэхэр зүйл байсан нь тэр апартментуудын дизайн байсан. Маш гоё дизайнтай. Азад ийм гоё апартментууд байдаг үлээ гэж бодогдмоор бүр ангайсан айгүй гоё харагдсан бүтээн байгуулалтууд, зүгээр ч нэг байшин биш бүтээн байгуулалтууд байсан. За тэгээд явсаар байгаад доороо Монгол хот гэдэг одоо манай Баянгол зах эднэр шиг тийм захтай дээшээ буудалтай тийм буудалд орсон. Тэгээд тэр буудлыг бас нөгөө өвөр Монгол залуу захиалчихсан байсан. Яг хуу гаднаас нь их гоё харагдаагүй л дээ. Тэгээд жоохон эргэлзэжсэн. Яа тэгвэл үнэн нь хоногийн 210 yen гэжсэн. Тэр нь аюу хямдхан байхгүй юу? Ирээнд бараг 210 yen-оор гайгүй буудалд буун. Тэгэхээр ийм хотод байжээж 210 yen. Тэгээ 210 гэхэлэр нь жоохон эргэлзээд ямар юм болоо эднэр гайгүй гэж жоохон онцгой юмд оруулах гэж юм болов уу? Хэрвээ онцгой байвал одоо үнэн нь хамаагүй гайгүй юмд л ормоор 3 хоног хэмжингээ бодож ийсэн чинь дэшээ гарсан чинь маш гоё цэвэрхэн өрөө байсан. Та нар миний өмнөх влог дээр ч гэсэн харж болно. Тэгээ буудалтаа 3 хоног 210 yen-оор хонсон. Тэгээд доотлын Монгол хот гэдэг зах нь болохоор 2 давхар юм байлээ. Тэгээд миний одоо амсаж үзэх гэж байгаа энэ амттнууд бүгдээрээ байсан. Одоо бүгдээрээ энийг туршиж үзцгээе. Энийг ерөөсөө идэж үзээгүй байгаа. Тэгээд эднэр нэг жин нь 30 yen гэсэн баха барыг хилэн 60 yen гэж тиймэрхүү хавцаа. Ер нь бол жоохон үнэтэй байсан. Яг үнийн детальчилж мэдэхгүй байна. За энэ бол маш олон төрөл байсан. Тэгээд эднэрийг нөгөө хилийн чихэр шиг бүгднийг тавьсан. Тэгээд би төрөл бүрээс нь нэг хил болгоод ийм олон төрлөөс нь авсан. Дундаа ингээд чиз мэстэй. Тэгээд эднэр хүмүүс яг амтлагааных нь юмнууд байт юм лээ. Тэгээд тэрнээс нь жоохон амсаж үзсэн чинь
тийм хуурайсгүй амар амт идчихсэн. Тэгээд одоо эднээс амсаж үзье, би юусаа амсаагүй ингээд тэр чигт нь хав дагцсан байгаа. За энэ амар сонирхолтой харагдаж байна. Энэ ингээд чиз юм шиг байна заяа. Хятадаар л бичсэн байна. Үгүй байна. Тэгээд нэрээ дөрмийн дагуу бүгд нь оноо өгөө явна. Энэ амар гоё тийм сүүн чихэр шиг. Нэг тийм чизтэй чихэр юм шиг байна. Айгуу гоё амттай байна. Энэнд 5-аас 5 оноо гээ. За дараагийнх нь болохоор энэ гэхдээ жоохон йогурт шиг юм шиг. Дотроо нэг тийм нэг raisinтэй юм шиг. Энэстэй гоё юм биш. Печентэй, тэгээ йогурттай, тэмгтээ дэгрээ юм жимстэй. Стой гоё. Энд бас 5-аас 5 оноо өгчээ. Дараагийнх нь болохоор ийм энэ яг тийм нэг цагаан шоколад шиг харагдчихсэн гэсэн чинь сүү юм бахта жоохон амт амтагддгүй зүгээр л нэг тийм шоколад шиг байна. Тэгээд дотроо юм юутай үзэмтэй. Энэнд болохоор 5-аас 3 оноо өгчээ. Ийм жимстэй юм байна. Яаж задлах вэ? Энэ бас юм яг энэ хоёрыг нийлүүлсэн юм шиг. Сүүтэй юм шиг байна. Сүүн жоохон амтагдахгүй тэгсэн мөртлөө дотроо печентэй. Энэ болохоор 5-аас бас 3 оноо. Энэ болохоор strawberryтэй юм байна. Бас нэг ялгаа олгодоо. Бид нар ер нь бол ингээд сүүгээрээ айгүй олон юм амттан хийж зард юм шиг байна. Энэ нь бас таалагдлаа. Манай Монголд бас ингээд зөвхөн сүүгээрээ харуул хийгээд зарахгүй ийм нөгөө амттан шиг ямар нэгэн жимстэй болоод ингэж зарах юм бол хүмүүс бас илүү авна. Өдөр тутмын хэрэглээнд айгүй ашиглагдах байх. Тэгээд энэ жишээлбэл яг л нөгөө сүүгээрээ сүүндээ печен хийнгүүтээ ингээд печен болгоцсон надад бас амар таалагдж авах. Манай Монголд ийм юм байд юм болов уу? Энэ бол амар гоё юмсан. Энэ strawberry бас 5-аас 3 оноо өгье. Бас нөгөөдтэй адилхан юм байна. Ийм нэг маружингийн хэлбэртэй ийм байна. Энэ бас хөөрхөн гоё амттай юм байна. Энэ эднийг бодвол нэг арай гоё тийм ирээсэрхүү гэх юм уу. Тэгээ бас жоох хүүхэд ингэ бариад идчихвэл манай Монголд ийм хиймээр байна. Гоё цагаан эдээгээрээ ийм гоё снэкүүд хиймээр байна. Тэгэхгүй бол яг л нэг төрлийн ааруул байгаад хахаар нөгөөд нь нэг хүмүүс сонирхож яг уу хаяа эднэлтэй. Гэхдээ яг ийм их хийчих юм бол өдөр тутамдаа идэхэд тохиромжтой. Энэ нь бол 5-аас 5 гээ. Загварч гэсэн хөөрх юм байна. Хүүхэд бариад идчих хахад. Энийг би яг үндэ идээд үзсэн байхгүй нөгөө амтлагаан дээр нь. Тэгээ энэ ямар байсан бэ гэхээр бараг 1-2-ыг идээл бараг цатахаар амар нялуун яг хуурай сүг хийвэнд оруулсан юм шиг. Тийм байсан. Энэ надад таалагдаагүй би 5-аас 2 оноо өгнө. За тэгээ бид нар буудалтаа буучингуудаа нөгөө замын бараг 10 минутын зайтай тэгээ буудлын байлаа гэхэд замаар алхаал Ванда гэдэг дэлгүүр нь байсан. Хөх хотох групп дээр нь Ванда Манда гэсэн 2 зах байгаа. Нэг нь болохоор Шангрила шиг, нэг нь болохоор Сандай шиг дэлгүүр байгаа гэдгсэн. Тэгээ тэр хоёрыг нь бас тэмдэглээд авсан байсан. Вандагаар эхний өдрөө 3 цаг орчим хийсээд яг 50-нд байгаа vibe авсан. Starbucks, McDonald's, Charles & Kate гэл бүр бүх дэлгүүрүүд байсан амар гоё. Тэгээд үүлэн тий уугаал надад амар таалагдсан. За тэгээд 3 цаг хийснийхаа дараа бид нэр Naba Park буюу одоо буудлаасаа нэг тийм 30 минут машинаар яваад нэг парк байсан. Хөх хот дох одоо 6 цэнгэлийн газар гэх юм уу. Тэд нар
Зугаа цэнгэлийн газар гэж ярьд юм лээ. Ер нь бол парк марка. Тэнд нь очоод шөнийн вивийг үзсэн. Тэгээд шүн нөгөө алсыг харагч дээр сууя гэж бодоод хүний 58 оноор билет аваад шүн алсыг харагч дээр суусан. Тэгээд бас дотор нь нөгөө нэг өөрөөр тоглоомнууд байсан. Тэрэн дээр нөгөө усан завь маяг гэд те нөгөө завиар ингээ голоор яваад тэр мөрөн дээр 50 он төлөөд суугаад бас 10-20 минут ч үлээ тэгэж жоохон хөгжилцсөн. Тэгэнгүүт 58 оны алсын харагчийн билетийг авсан чинь тэр цаана яг одоо amusement park дээр морин тойруулга байдаг шүү дээ. Тэрэн дээр өнгөө суух тийм тикет өгсөн. Тэгээ яг очиж суух гэсэн чинь бороо ороод тэгээ за угаасаа энд өдөр ирж бүтэн баймаар юм байна гэж бодоод тэр билетээ хатгалаад тэгээ буцаад гэрлүүгээ явсан. За тэгээд дараагийн амттан гэх юм болов штэ. Энд нэг юм үлдсэн юм штэ. Тэр яг нөгөө нэг хэлээр авсан. Энийн бас юу ямар хөөрх юм. Үнэр нь амар гоё. Тэгт дараа уншдаг. Энэ нэг бид нар нэг 5-ын га гэдэг иддэг байсан ш так урдаг яг тэрнтэй адилхан юм байна. Энэ ягаан юмнууд нь тесэрдэг чихэр юм байна. Цагаан энэ гаднад нь болохоор нэг амт алга гэхдээ яг энэ ягаанууд нь жоохон чис гээд тесэрж байна. Энэ яг үнэр нь хөөрхөн, загвар нь хөөрхөн, тэг хөөрхөн хурган тесрээд байна. 5-аас 3 оноо. Дараагийнх нь болохоор нэг юм байна. Бас strawberry дээ. Энийн ижил ах шиг байна. Тэгэхээр идэхгүй чинь задлаад яг уу. За тэгээд дараагийнх нь болохоор энэ нөгөө бидний багтаа иддэг гэсэн энийг бас авсан. Энэ удаагийн мөчлөг дээр айл болох нөгөө идэж үзээгүй юмнуудаа авъя гэж бодсон л тоо. Гэтэ зарим нь ялцчихгүй давхцаад юм идэж үзсэн юмнууд орчихсон. Гэхдээ яг тэ бидний багын дурсамж энэ байна. Энэ байна. Ийм юм байна. За 3 төрлийн банан байгаа юм байна. Тэгэхээр энэ хоёрыг амсаж үзээд яах юм бэ? Энэ дугаас би 5-аас 5 оноо өгнө. Sorry амссан гэж бодчих. За хэдүүлээ энийг задлж үзье. Энэ банан юм байна. Энэ бас жоохон бах байдаг гэсэн шүү. Энэ дугаас 5-аас 5 оноо өгнө. За одоо уух юм уу? За энэ айгүй содон харагдаад авсан. Гэтэ энийг яг үнэндээ ирээн дээрээс ирээд авсан шүү. Яг нэг амттнаа цуглуулсан чинь хотоос айгүй юу яасан бэлээ. Идэх юм авсан бэлээ. Тэгээд бас дундуур нь уухгүй болохгүй шүү дээ. Тэгээд юунаас ирээнээс нэг юм уух юм авсан. Даяо билүү? Даяо билүү тэр ундаагаас авсан. Гэхдээ Монголд байд юм чи одоо нэг хинэнд оруулаад уугаад авах нэг онц биш шүү дээ. Тэгэж одоо тэрийг бол уугаад дуусгацсан. Өстой гоё юутай юм байна. Үнэртэй юм байна. Ямар нялаа юм бэ? Энэ дотроо желитэй юм болов? Чизтэй гинэ. Чизтэй манго юм болов? Энэ гэхдээ яг дотроо доороо юм желитэй юм байна. Тэгээд гаднах савлгаа өнгө үзэмжнээс цаашгүй юм байна. Амт нь тийм гоё биш. Энд 5-аас 3 оноо өгнө. Ийм байна. Доороо жидийн тунц юм байна. За тэгээ 2 дахь өдөр нь болохоор бид нар буудалтаа ирчэнгүүтээ маргааш нь очих шилэнгүүр гэх мэт нөгөө газрууд байгаа штэ хотоос 70-аас 90 км-ийн зайд байгаа. Тэрнийхээ билетийг 268 оноор авсан. За тэгээд хөх хотог монголчууд гэдэг групп дээр тэр билет нь 200 гаруй явна гэд тэгжсэн. Тэгээд манайхаа миний авсан билет арай айтайх юм шиг санагдсан. Яагаад гэвэл тэрэнд нь өдрийн буфет хоол багтсан байсан. Тэгээ хүний 268 явна. Тэгээ оцсон ч буфет хоол нь маш гоё амттай. Өдөр яг ингээд нөгөө айгүй олон бараг 100% дунд нь байсан баха. Нэлээд монголчуудад зориулсан тийм буфет хоол байсан.
Тэнд очоод нэг гайхсан юм гэх юм бол дээшээ ингээд явахдаа уулан дээр гараад нөгөө уул дамжаад нөгөө олстой ингээд юу ааж мадаг юм байдаг штэ. Тоглоом тэр мөр нь тусдаа үнэтэй байсан хүний 50 он гэд тэгжсэн. Тэгээд яг бүх юм нь ороод бол тэр 268 биш юм байлээ шүү. Дотроо тэр нөгөө ийм хүлээтэй явж байгаад нөгөө ийм завсартай гүүрэн дээгүүр халахж малхдаг штэ. Тэр нь хүртэл үнэтэй тиймэрхүү байсан. Тэгээд яг хуу дөрвөн төрлийн юм шилэн гүүрэн тэгээд лифт нь юу юм чилээд нэг тийм дөрвөн юм заасан амтны хүрээлэн тэднэр л өнгөө байсан. Тэгээд үнэхээр гоё том амтны хүрээлэн үзнэ гэж яах юм бол тэр миний аватар дээр байгаа амтны хүрээлэн айгуу жижигхэн зүгээр нэг хідэн амтнаа гаргацсан юм шиг тийм жижигхэн юм байлээ. Тэрнээс биш яг гоё бүтээн байгуулалт нь бол үнэхээр гоё таалагдсан л та. Гэхдээ үүдэнд нь очиод нэг сүргүү харагдсан ч дотгошоо ороод ажгүй юм байлээ. За тэгээд та нартай хэлэхэд тэр өдрийн хоолтой нь аваарай. Тэгээд дээрэс нь дотор нь ороод бүх юм бас өнгөө гэж битгий бодоорой гэж хэлмээр байна. За тэгээд оройн буудалтай ирчүнгүүтээ маргааш нь ялаа. Маргааш нь бид нар болохоор амтны хүрээлэн орсон. Тэгээд маш олон музейнууд байт юм билээ. Тэгээд музей үзэж цагаа алдаад явах гэж доод цаг айгүй хомс байгаа учраас Zoo Park үзсэн. Zoo Park орохдоо болохоор машина болоод метрон цугаа явъя гэж бодоод метрон суусан. Метро нь монгол хүчээр бүгд хэмжигдсэн айгүй ойлгомжтой дайггүй метро байсан. Дахиж дамжиж автобусанд цуугаад тэгээд Zoo Park дээр очсон. Zoo Park болохоор хүний 30 он гэсэн. Оронгуудаа тэр нэг 80-аас 100 оноор бас нэг юм ундаг юм байт юм билээ. Тэрэн дээр жоохон мөнгө өрцөн. Надад л нэг цагийн 80-аас 100 он гэж байгаа байхгүй. Тэгээд ойр тойрноо очиод үзнэ гэсэн чинь яг нөгөө нэг хамаг амьтад нь байдаг дээшээ явдаг юм руу нэгдүгээрт нь явахгүй. Хоёрдугаарт нь зүгээр яг тэрүүгээр явах газруудаараа зүгээр үнгүү нөгөө нэг Zoo Park-уудад нэг урт вагон шиг юм мэдэн штэ. Тэн дээр суугаал үзчих юмыг оронгуудаа за ерөөсөө энүүгээр нь л тойроод бүгдийг үзчих юм байна гэж бодоод мөнгө үрээд тэрэн дээр нь суугаад нөгөөтгөнж тэгээд цагнаас нь өмнө буцаагаад өгцөн. Тэгээд буцаж ирэнгүүтээ нөгөө вагон шиг юмд нь сунгуудаа дээшээ явах хүртэл нь очичоод тэгээд дээшээ амар их хол алхсан. Ёо, бүр уулын ороо дээр. Тэгээ уулын ороо дээр ингээ алхах болгондоо доор нөгөө амтд нь байсан. Тэгээ буцаад доошо бууж ирсэн. Өглөө бид нар чинь 11 мг гарсан. Тэгээд тэгсээр л оройны 4-5 болоод. Тэгээд маргааш нь явах юм чинь одоо ядаж нэг зах ч юм уу орж зүгээр window shopping хийдэ гэж бодоод ядаж H&M Uniqlo орж харъя гэж бодонгуудаа тэр Manda гэдэг зах руу нь явсан. Manda руу болохоор Zoo Park-аас буцаад нэг автобусанд цуугаад Manda дээр очсон. Бараг нэг 10-15 минут явсан баха. Тэгээд Manda дээр очсон чинь яг 7-оос хаадаг 6 болж исэн. Тэгээ ороод нэг давхарт руу нь ороод нэг жоол манай дүү авсан. Тэгээд Мандагийн нэг давхарт нь болохоор хүнтэй сайн ярих юм бол 200 yen гэх юм бол бараг 100 yen орч хамаагүй тэгэж навс 50% буулгадаг гэсэн. Хоёр давхарт нь болохоор өөр монголчууд байдаг болохоор хизээч бодоггүй. Нэг давхарт нөгөө өөр хятадын хотоос ирсэн хятад хүмүүс байдаг болохоор мөнгөний төлөө айгүй тэгэж буулгаж ашигтай байхын тулд ажилдаг гэд тэгжсэн. Тэгээд Мандагийн орчин бол үнэхээр гоё. Та нар нөгөө Wanda эднэр гээд цаг алдчихснаас Manda дээр очивол маш гоё юм байлээ. Яагаад гэвэл яг орой олонгод тэр хав бүх брендийн дэлгүүр бүгд байт юм билээ. Тэгээд тэр уур амьсгал атмосфер яг л нэг гадаадаар ирсэн мэдрэмжтэй. Тэгээд яг тэр үед болохоор ёо эртхэн шиг энд ирээд гоё өдөржин байхгүй явдаа гэсэн мэдрэмж төрсөн. Тэгээд очиод нэг 2 цаг болоод буцаад харих шаардлагатай болсон байхгүй юу. Тэгээл Uniqlo орж би нэг 2 бодуулк авсан юм уу. За тэгээ Manda дээр заавал очиорой гэж та нартай зөвлөмөр байна. Mac, Starbucks нэр бүгд байсан. Гэхдээ тэнд байдаг Manda дээр байдаг Starbucks хятад даяараа байдаг хамгийн муу Starbucks гэсэн шүү. Тэнд мэддэг хүн хэлсэн. Эдний яг Starbucks нь хамгийн муухай ингээд гэд тэгжсэн. Буцаж буудалтай очингуудаа буудалтай ер нь бол оройдоо очиод тэр хаваар Монгол хоол мол идэл яваад исэн. Нөгөө нэг Neuromen зүрийн хуушур бууд ч юм уу те идээд явсан. За тэгээд дараагийнхаа амтныг туршия. Энэ нэг юм хоёр юм байна л та. Би ингээд тастаад гаргаад ирсэн. Бүхэл нь болохоор энэ байна. Би өөрөө самсч үзээгүй. Хоёр ширхэг авсан байсан. Нэгийг задлсан байсан. Тэгэхээр энд ингээд хийчлээ. Энийг задлаад явах уу гэж бодоод та нартай ингээд харуулъя. Энэ болохоор дотроо ясгүй юм. Чавган. Ямар амт муутай юм бэ? Амт жоохон сул юм байна. 5-аас 2 оноо. За тэгээд энэ болохоор мөсөн чихэр юм шиг үлээ. Энэ
Амар гоё ингээд хасцтай юм байна уг нь бол ингээд мөсөн чөр юм байна. Энийг ингэж идэж чадахгүй юм чи нөгөө цайн тэгээд умаар л юм байна л та. Мөсөн чихэр үзэмж нь айгүй хөөрх юм. 5-аас 3 оноо. Окей. Тэгээд энэ нөгөө нэг бананы үлдэгдлүүд явж байна. Энэ хоёр чихэр бас чихэр эзэрээ идмээргүй байна гэхгүй. Задлаад харчээ. Зүгээр л нэг 90 юм байна уу манайхаа. За тэгээд манго 2 төрлийн манго авсан. Энийг нь болохоор задлцсан юм байна. Манго ч угаасаа гоё л доо. Мангоны цайнд айгуу дуртай байхгүй. Тэгээд энийг дангаар нэгтгэхээс илүү яг нөгөө хав халуун цайнд хийгээд жоохон байхуугаа игээд ч юм уу уул бүр амар гоё. Тэгж одоод ингээд хоёрыг авсан. Энэ манго угсаа амар гоё амттай. 5-аас 5 оноо. Дараачих нь энэ чипсийг идээд үзчихсэн юм лөө. Энэ чипс нь болохоор төмстэй, ногоотой, тэгээ бифтэй юм байна. Ямар гоё юм шээ. Хоёр янзад юм байна дотроо. Нэг нь юм хэлбэртэй. Нэг нь юм гонцоо хэлбэртэй. Энэ бүр амар гоё чипс юм. Энэ чипс нь 5-аас 6 оноо өгч болох уу? Янзын гоё чипс юм. За одоо юу үлдсэн гэхлээр тарга. Энэ нэг юм байна. Энэ гэхдээ манай гадаад л хүртэл байлаа шүү дээ. Энийг бүр ингээд бараг 10-15 ширхтээ юм хайрцгаар нь авсан байхгүй юу? Тэсэн чинь манай гадаад л хүртэл үжид юм би бүр гайхаад. За тэгээд нэг юм. Эний түүхийг ярьж өгнө заяа. Тэгээд энэ мэдэх бах 90-аас авсан. Тэгээд энэ. За тэгээд маргааш нь болохоор өглөө бид нэр явах байсан болохоор өөр юу дутуу байна гэд. Ууг нь бол бид нар бүр дахиад хонохыг амар хүссэн. Тэгээд бүр жолоочосоо гуугаад бараагүй. Дахиад өөр ажилтаа гэд тэгсэн. Тэгээд тэгээд өглөө нь босонгуудаа бид нэр хоёр зүйл төлөвлөсөн. Нэг нь болохоор аквариум явъя гэд тэгсэн. Тэгээ аквариум нь хүний 73 оны илүү нэг аквариум дотсон байхгүй тэгсэн чинь shit хайр мөнгө. Манай аав ороог угаасаа наа захсаж юм бүр хар мянга харсан штэ. Бүр амар би бүр 50-нд хүртэл бүр хамгийн бестийг нь харж исэн. Бээжинд үзчихсэн тий. Тэгсэн чи тэнд бүр зүгээр нэг нүхрөө оруулангуудаа хідэн захснууд байгаа. Тэгээд нэг юм нөгөө юу дугуй аквариум гэдэг штэ. Тэр тэгээд л болов. Тэгээ хүний 73 он. Манай ээж дүү бит 3 ороод 3 нь 200 хэдийн он бүр зүгээр л ямар ч филинггүй гарч ирсэн. Тэгээд тийшээ хотод бол яг тийм аквариумд очиж мөнгөө бити өрөөрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд дараагийн зүйл болохоор яг хотоос гарангаа Набо парк дээр дахиад очсон. Яг гэвэл тэнд амар гоё amusement park байсан байхгүй юу? Нөгөө тоглоом дээр нь тоглоё, нөгөө морин дээрээ тоглоё гэд очдог байхгүй юу? Тэгсэн чинь амар гоё нөгөө нэг дээшээ шидэгддэг эднэр тоглоом байхлаар энэ дээр сууя гэд тэгсэн чинь плетний тэнгис чинь тэр дотор 5 тоглоом дээр тоглох юм бол алсыг харагч үнгүү гэдیں۔ Яа тэгэнгүүтээ алсыг харагч үнгүү тэгэнгүүтээ усан парк үнгүү гэдэг. Өөнөр усан парк руу орсон юугаа яриаг юм шүү дээ. Нөгөө нэг мини аватар эднэрт нь усан паркнд бас орсон. Тэгээ бид нар усан парк дээр 2 цаг бүр үнэхээр жаргасан амар гоё. Би анхудаа усан парк орж байгаа байхгүй юу. Тэгээ усан парк бол амар гоё яасан. Тэр дээрээс баруун 3 давхар байшингийн дээрээс ингээд доошоо ингээл бүр ингэж мэнгээл амар гоё яасан. Тэгээд уг нь бол цаг байсан бол дахиад тэр Набо парк дээр байгаа усан парк руу орохыг гэж бодсон чинь данч чадаагүй. Тэгээд нөгөө монголчуудын групп дээр тэд нар нэг тийм тоглоул усан парк нь үнгүү ч гин нэг тийм явуулсан байхгүй. Тэгээд би юу юм болоо гэж бодож байгаад өмнөх нөгөө эхний өдөр шууд алсыг харагчтан дээрээ 58 он төлөөд ингээ ганцхан дэрэн дээр суудсан. Тэгээд дараа нь 5 тоглоом 88. Тэнгүүтээ алсыг харагч усан парк үнгүү гэж авдیں۔ Тэгээ бүр фейлдээд ёо хайр юм гэж бодсон. Тухайн үедээ уг нь бол 5 юуныхаа билетийг авсан бол
дахиж тэр юунд 58 yen төлөхөөргүйсэн мөлий. Тэнгүүтээ дахиж нөгөө 88 yen-ийнхоо билетийг дундаа аваад 5 тоглоом гэж байхгүй. Угаасаа тэнд нэг 3 4 л тоглоом байсан. Тэгээд манай дүү туртаатаа суун үз. Тэгээ хоёлаа дундаа игээд ингээд 5 тоглоомны юу авчиг гээд. Тэгээд дундаа нэг алсыг харагчны билеттэй, усан паркны билеттэй болоо. Тэгээ усан парка бүхүүлсэн заяа. Манай хамт явж исэн хүмүүс бас нэг 88-ын билет аваад 2 усан паркийн гээд нөгөө билет өгүүлээд тэгээд 2 алсыг харагчтайг нь болохоор маа дүү бит хоёрыг суугээд тэгээ хамгийн сүүлд өдөр нь дахиад тэр алсыг харагч дээр нь суусан. Тэдний тоглоомнууд нь амар гоё байсан. Тэгээ та нартай өгөх зөвлөгөө болохоор юу юугүй бити тэр алсыг харагчныхын билетийг аваарэ. Очоод нөгөө amusement park дээр нь очингуудаа 88-ын багцыг аваад тэнд байгаа бүх юмнуудыг үнгүү тоглоорой. Тэгэж мөнгө хэмнээрэй гэж хэлмээр байна. За тэгээ буцаад Өвөр Монголын нэг хотод 2 хонсон хотч гэртэй аймагт нэрийг нэг айл ураад тэгээ Өвөр Монголын бас влог хийж байгаа хүн байна те. Өвөр Монголын яаж амьдралтай танилцъя. Тэд нар яаж амьдрдیں۔ Угаасаа нутагт нь зорж ирсэн болохоор тэр бүгдийг үзмээр санагтаад тэгээд гоё аялаад тэгээд ирээнд ирсэн байгаа. За тэгээд одоо энэ болохоор борц юм лээ. Тэнд аюу их борц том томоор нь ингээд нөгөө юу яадаг. Зардсан мэлээ тэр Монгол хот гэдэгт нь та нар маань бас буудал хайж байвал бас тэр Монгол хот гэдгийг сураглангуудаа би болж өгвөл яг description хэсэгт юу ячаа заяа локейшнийг нь тавьчих. Ер нь бол гой газруудынхаа локейшнийг тавьчих. Та нар маань хот руу аялахаар төлөвлөж байгаа бол доор description хэсгээс одоо хараарай. Тэгээд тэр буудалд хямдхан буучих юм бол доошоо буугаад хангалттай одоо Монгол хоолоо идчих юм бэлээ. Тэгвэл төвд байт юм бэлээ. Тэгээд ээж автаагаа хөгшин эмээ өвөө тэгээ явах байгаа бол тэр бүрчлэн хит тоол идэж чаддгүй бол тэнд ороод доошоо буугаад хоолоо идчихвэл их зүгээр. Нэг хоолнд 22 yen заяа. Амар хямдхан. Амар гоё газар байсан. Амар халуунаатай юм. Борцны хувьд бол амар гоё. Гэхдээ бүр амар халуунаатай юм. Тэгтээ үгүй тэр хүн надад хэлсэн маа. Тэгээд би за юу яачих. Халуунаагтайгоос нэгийг хийчих гээд тэгсэн. Тэгээд үнэр нь бол айгүй гоё юм байна. Тэгээд чаддаг хүндээ бол айгүй гоё. 5-аас 4 оноогийн гоё ногоо могоотой хайлж байгаа энийг хоолн дээр иднэ. За тэгээд энэ нэг түүхтэй. Энэ яадаг вэ гэхлээр би энийг хараад мэдэрсэн. Тэр нэг Өвөр Монголын айл бид нарт бэлэн төгсөн байхгүй юу? Бүр хайрцаг, бүр амар том бараг дотроо 10 эдний ширхтээ бүр амар хүнд юм өгсөн. Тэгээ энийг яаж мэддэггүй гэхлээр нөгөө нэг Тайванд буудалд ажиллаж байхад юу яадаг? Буудлаас энэ бүр амар холддог. Тэгээд хүмүүс нь буцааж авахгүй буудалд одоо ингээ юм үлдээсэн байх юм бол та тэрийг авахгүй гингүүт авахгүй та нар өөрсдөө хэрэглэгээ тэгдэг байхгүй тэнгүүд буудлаас цэвэрлж байгаа хүмүүс нь та нар идвэл идэрээ гэж тэгдэв. Тэгээд мэдгүй энийг огт идэж үзээгүй байж ич тэнд байгаа хүмүүс бүгдээрээ наад гарч яад ингэ тэгдэг байхгүй тэгсэн чинь идэж үзээгүй мөрчлөө гэдэг болсон. Тэгсэн чинь сая бэлгэнд ирсэн тэгээд замаараа нөгөө нэг чорт морт айлуудад явахдаа амсаж үзээрэй гэд тараагаад би өөртөө ганцныг аваад үлдсэн. Энэ бичлэг дээр хэрэглэе гэж бодоод энэ үг нь бол тийм нэг амттай шүл снэк юм шиг байгаа. Дотроос хамар мамартай. Юм нэг тийм jelly шиг юм олон төрлийн самартай нэгч амар идэж болж болохооргүй юм бол юм биш юм байна уу? Яг хөрх юм. Сансныг бодвол гайгүй маань 5-аас 4 3.5 оноо өгчээ. Тэгээд энд бол туртааштай хамгийн сүүлтний дээ. За энэ болохоор сүү юм болов уу тараг юм болов уу? Ямар гоё хамттай юм бэ? Яа бүр аманд ингээд
ороод уусч шít. Ямар гоё амттай юм бэ? Энэ дэлгүүрүүдэд байт юм билээ, та нар аваад туршаад үзээрэй заяа. Айгуу гоё юм байна. 5-6 хоног хүртэлх үү гэх. За тэгээд тараг ууж байгаа юм чи энийг угаасаа мэдэн штэ тий. Энийг ууха боллоо заяа. Хитрхи мэдээд тахаар. Зүг маань. За хамгийн сүүлийн. Та нар хятадд юунд очоод yes. Та нар ирээнд очоод энийг эздэл үзтээ. Энийг идэхгүйгээр ирээнээс гардаг уу? Айгуу олон жилийн дараа идэж байна. Би тэгвэл явахтаа Көтөө очоод идэх, өнөөдөр идэх гэж бодоод шууд дөрвийг аваад ирсэн. Энэ түрээд өнөөдрийн бичлэг маань ерөнхийдөө дуусчихын. Тэгээд та нарт маань хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт найдаж байна. Тэгээд хот руу аялах гэж байгаа хүмүүс маань бас асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй заяа. Ерөнхийдөө би бүх юмыг судалсан байгаа. Тэгээд та нар маань яаж явах вэ энэ тэр гэд тиймхүү асуух зүйл яхах юм бол комент хэсэгт бичээрэй. Эсвэл миний инстаграмаар ороод ирээрэй. Энэ удаагийн дугаар маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Та ч гэсэн өөрөө гоё YouTube сууг нээгээд ийш тийшээ аялахдаа ийм аялсан газрынхаа амттанг авчраад өөрийнхөө одоо дотор бодож явдаг бүх юмаа гоё хүмүүст нэгээд зөвлөгөө өгөөд иймэрхүү бичлэг хийдэг болмоор байвал би YouTube сургаалт ажиллаулдаг шүү. За хэрвээ яаж хөгжүүлэхээ, яаж одоо хандлт авахаа мэдэхгүй байгаа бол миний сургалтанд суугаарай. Миний Instagram хаягаар ороод ирээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.